1924 оны 6 дугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын намын Төв хорооны тэргүүлэгчдийн хурал улс оронд бүгд найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, харьяат бүгд найрамдах ардын засгийг явуулж, улсын бүх дээд эрхийг улсын их хурал мөн хурлаар сонгогдсон засгийн газар хадгалан гэж тогтоожээ. Энэ дагуу бүгд найрамдах Монгол Ард улсын анх дугаар хурал хуралдаж 1924 оны 11-р сарын 26-нд ардын бүрэн эрхэт бүгд найрамдах улсыг тунхаглан анх дугаар үндсэн хуулиа батсан билээ. Уг үндсэн хуулийн 1-р зөвлөлд бүх Монгол улсыг үүнээс хойш бүгд найрамдах бүрэн эрхэт ард улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг улсын их хурал тус хурлаар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлэх явдлыг нийтээр сүсгэлэн дагуул зохин хэмээн заажээ. Ийхүү манай улс 20 дугаар зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилтэд үзэгдэл бүгд найрамдах байгуулалд шилжин орсон Аз тивийн анхны улсын нэг болжээ. Мөн Монгол улс түүхэндээ анх удаа бүгд найрамдах байгууллагыг тунхагласан үндсэн хуультай болсон байна. Түүх сөхүүл үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэг байгуулах шийдвэрийг Ардын засгийн газар Монгол Ардын намаас 1922 оны 5 дугаар сарын 19-нд гаргаж, тус ажлын хэсгийн даргаар шүүх яамны сайд Хурцган Масаржавыг томилжээ. Мөн үндсэн хууль боловсруулах комиссийн гишүүнд Эрдэмтэн Жамсрын цэвэн багтсан байна. Улмаар 1922 оны 9-р сарын 1-ний өдөр Ардын засгийн газрын 39-р хурал тэрхүү комиссийн ажилтай холбогдуулан гаргасан тогтоолдоо үндсэн хуулийг ардын эрхэд хэмжээ цаазат Англи улс мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн явуулан буй засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохин хэмээн заасан байдаг. Уг ажлын хэсэг зөвлөлт Орос улс, Америкийн нэгдсэн улс, Япон, Бельги зэрэг улс орнуудын үндсэн хуулиудыг орчуулж судлаж байсныг хөрөнгөтөн орнуудын үндсэн хуулиудыг хуулах нь гэсэн үндслээр 1922 оны 12 дугаар сард татан буулгажээ. Харин 1924 оны 9-р сарын 23-нд Ардын засгийн газрын ерөнхий сайд Б. Цэрэндоржоор ахлуулсан үндсэн хууль боловсруулах комисс дахин байгуулжээ. Улсын анх дугаар их хурал 1924 оны 9-р сарын 8-нд нийслэл хүрээнд эхэлж, халахын 4 аймаг, дөрүүдийн 2 аймаг, Алтаваа хөвсгөлийн ураанхай хошууд, Дарга анга, Ховдын тариачин хошуу болон Ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хурал төлөөлөгчөөр сонгогдсноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анх дугаар их хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анх дугаар үндсэн хуулийг 1924 оны 11-р сарын 26-ны өдөр санал нэгтээ баталжээ. Анх дугаар үндсэн хуулийн их бичгийн сүүлийн хуудаст Монгол улсын 14-р оны 10 сарын 30 бөгөөд аргын удирлын 11-р сарын 26-ны өдрийн үдийн хойд 4 цаг 17 минутад энэхүү үндсэн хуулийг улсын анх дугаар их хурлын 14-р тогтоолын 1-р зөвлөлд батлав. Хурлын дарга Жадам, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэн дугур жанцсан хэмээжээ. Монгол улсын анхны үндсэн хууль нь 6 бүлэг 50 зүйлтэй. Анхны үндсэн хуулийн 1-р зөвлөлд бүх Монгол улсыг үүнээс хойш бүгд найрамдах бүрэн эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг улсын хурал ба мөн хуулиар сонгогдсон засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагуул зохин хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг буураа Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв. Тусгаар тогтносон Монгол улсын 14-р он буюу 1924 оны энэ өдөр бүх Монгол улсыг үүнээс хойш бүгд найрамдах бүрэн эрхтэй ард улс хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж хуульчлан баталгаажуулсан нь 20 дугаар зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг. Тиймээс хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Анх дугаар үндсэн хуулиа батлаж бүгд найрамдах Монгол ард улсаа тунхагласан энэ өдөр Түүх нийгэм ухааны заах аргын нэгдэл энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.